Сайн байцгаана уу? Hello. Анукаэн. Номоноо. Яа, өнөөдөр бид хоёрын ярих сэдв бол маш гайхалтай, маш халуухан, маш гоё. Тим сэдв байх болно. Ялангуяа манай Анука их чинь маш ойрхон сэдв. Тэ маш ойрхон сэдв байх болно. За тэр бол мэдээж ойлгомжтой өсвөр насны одоо охидын ялангуяа тэг өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал гэдэг зүйлсийн талаар бид хоёр ярилцахаар болсон байгаа. За, энэ сэдвийг яагаад сонгох болсон шалтгаанаа хэлээ хоёлаа дурдсан дээрх тийм. Мөн тэгээ. За, шалтгааныг би дурдъя л та. Би сая сүүлд нэг ийм судалгаа харлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 оны тайланд дурдсанаар заяа. 15-аас 19 насны хүүхдүүдийн дунд амиа орлолт нь нас баралтын 2 дугаар шалтгаан болж байна. Нас баралтын 2 дугаар шалтгаан. Яа, Амирагаз. За тэгээд харин 14-өөс 24 наснуудын дундх нь болохоор 3 дугаар ангид эзэлж байгаа гэсэн үг. Тэр чинь ингээд бодоод үзтээ. Амиа орлох гэдэг болвол чамд ямар нэгэн эрсдэл төвчин зүйл тулгарх биш. Тэр хүн өөрөө өөрийнхөө амийг юугтгэж байгаа байдал гэсэн үг. Тэр байдал нь 2 дугаарт бичигдэж байна гэсэн үг. За, дараагийн мэдээ Монгол улс дахь мэдээллийн төлөв одоо харъя. 2022 оны 13-аас 17 насныхны одоо өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар болохоор зэрэг 26.1% нь амиа орлох талаар боддог. Харин 10.7% нь ийм ордлого хийж байсан гэж гарсан байна. За тэгээд ер нь бол сүүлийн үед энэ тоон болохоор зэрэг 2003 оныхоос хойш бол ер нь бол өссөн үзүүлэлтүүд байнга энэ тоо өсөд байгаа гэсэн үзүүлэлтүүд гарсан байгаа. За тэгээд нийт амиа орлтын 29.4% нь 10-аас 25 насных нь байсан гоо. Тэгэд хамгийн амар зүйл нь хэлэх үү. Энэ амиа орлагчдын дундаас 70.6% нь эрэгтэй. Харин 29.4% нь эмэгтэй гэж ийм судалгаа гарсан байна. Тэгэхээр чи төрийн хувьд гэх юм бол яг энэ өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал, сэтгэл зүйн үзэгдэл гэдэг зүйлийг зайлшгүй ярих шаардлагатай гэж үзсэн байна. Тоо баримтаас нь бараг ямар амар гонигтай мэдээлэл вэ гэдэг нь бол харагдаж тийм байгаа. Яг боддоо чи яг өсвөр нас байгаа байхгүй. 10-аас 14, тэгээ 13-аас 17 гэж ер нь бол энэ насныхны дунд хийсэн судалгаанууд төр ингэж гарсан байна. Тэгэхээр хоёлаа өнөөдөр болохоор бид нар ингээл за одоо зүгээр хамгийн наад захын жишээ ярил л да. Бид нар ингээл 7 дугаар анги 8 ч юм уу те за мэдгүй ингээ ямар ч байсан ингээ өсвөр наснд явж явах үедээ ингээл пост оруулсан байхаа те тэн дээр хідэн лайк авснаа байнгын шалгадаг ч юм уу те тэгэл найс нь илүү лайк авсан байвал ингээл өөрийгөө голдог ч юм уу шилдэг. За эсвэл зөвхөн чамайг нэг л хүн шоолоход хорвоо ертөнц ингээ чамайг шоолж байгаа юм шигээр мэдрэх гэл те энэ бүх мэдрэмжүүд хаанаасаа яаж үүсээд идэв гэдэг зүйлсийн талаар ярьцгаа гэсэн. Тэгээ өнөөдөр би энэ 5 сэдвийг ерөнхийд нь бэлдэж ирсэн. Тэгээд хоёлаа чиний бэлдэж ирсэн бас гоё жишээнүүд дээр ингээ хоорондоо ярилцаа явж утсан. За тэгэхээр хамгийн түрүүнд болохоор зэрэг өсвөр насны сэтгэл хөдлөлийн асуудал. За тэгээд өөрийгөө үнэлэхтэй холбоотой асуудал. Би ер нь бол доор юм байна. Би угаасаа дутуу юм байна гэсэн өөрийгөө үнэлэхтэй холбоотой асуудал. За тэгээд дээрэс нь харилцааны асуудал. Эцэг эхтэйгээ болоод найз нөхдөйгээ харилцаа. За тэгээд би хинбэ үнэт зүйлийн маань асуудлууд хамгийн сүүлд нь болохоор хэдүүлээ. Илүүтэйгээр одоо нэг эрсдэлт зан үйл гэж яриад байгаа зүйлсийн талаар ярилцсан. Энэ 5 дэд сэдвийн хүрээнд хоёлаа өнөөдөр ярилцах нь. Окей. За. Бэлэн үү? Гэвь. Гэтэ яг энэ сэдв гэсэн чинь нэг айгу хүн санагдаж яагаад гэвэл ингээд яг аим дотн биш ч гэсэн ингээд таньдаг байсан яг нэз маань яг амиа орлож байсан байхгүй юу? Тэгээ яг тухайд нь яаж чадаагүй, ямар ч тийм арга хэмжээ явагдаагүй. Тэгээ дараанаас саяхан бас ингээ манай найз бүр манай ингээ хүн тийм орлого хийгээд тэгээл тэр нь бас ингээ бидэрт амар хүн дээр тусч ийсэн. Тэгээл хэрвээ бид нар ингээ энэ хүүхдэд илүү анхаарсан бол ч юм уу. Гэтэ ингээ дараа нь бодоод тахаар ямар тайлбар гарч ирэхгүй угсаал энэ хүн хэцүү байсан байна. Бид нар яаж чадахгүйсэн байна даа гэж амар их бодогдсон доо. Хэцүү байсан байна гэдэг дүгнэлтийг хийсэн байна тийм. За, одоо ингэ тийм байна л да. Чи өсвөр насны хүүхдүүдийн хайр дурлалд ер нь их битгий итэг гэж нэг тийм хүн сонсч ирсэн үү? Яа, сонсон. Тэнгүүд яагаад хийдэг вэ гэхээр ер нь бол өсвөр насныхын ингэ тийм чи төсөөлж байна тийм. Яг нэг амар юм гоё идэв штэ ингээл дэврүү. Бүр ингээл амар ихч хүчтэй. Уйлвал ингээд бүр ингээд 2-3 өдөр уйлдаг тий. Баярлал ингээл бүр ингээд аюу гоёор баярлдаг. Тэрийг юутай холбоотой юм бэ гэд үзсэн чинь сэтгэл судлаачид ийм судалгаа хийсэн байгаа байхгүй. Судалгаач ер нь бол тархиных нь ингээд үйл явцыг ингээд судалсан байгаа. Тэнгүүд одоо хүний тархич ингээд цаа явагдсан л хөгжиж байгаа те. Тэнгүүд өсвөр насн дээр
хүний шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх тархи нь арай хөгжиж дуусаагүй байдаг. Тэнгүүд сэтгэл хөдлөлийн тархи нь илүү давмгай хөгжөөд байдаг учраас бидний ингээд ямар нэгэн асуудал гарлаа, ямар нэгэн зүйл тулгарлаа гэж бодоход бид нэр илүүтэйгээр сэтгэл хөдлөлөөр шийдэх гэдэг гэж байгаа байхгүй. Яг тэр prefrontal cortex гэдэг байгаа яг энэ асуудал шийдвэрлэдэг энд байгаа тархи нь хизээ бүрэн хөгжиж дуусах гэхээр энэ бол 25 нас гэж үздэг байгаа. За нэг 25 гарч ил бүрэн хөгжиж болох юм. Тэгэхээр ерөнхийдөө бол өсвөр насны хүүхдүүдийн ямар нэгэн гаргаж байгаа зан үйл ч юм уу тэр болго илүүтэйгээр энэ сэтгэл хөдлөл дамгаа байдаг гэсэн. А гэхдээ ингэж ярьж байгаа нэг асуудал шийдвэрлэх тархи нь өгжөөг байгаа ч бас тэнэг гэдэг ч юм уу эсвэл юу ч шийдэж чадахгүй гэдэг ч юм уу тийм гэсэн өөрөөс утгатай биш. Илүү тэр зүйлний илүү нэг хөгжсөн байдаг, дамгаалсан байдаг гэж үздэг юм байна. Тэгэхээр бол 25 нас хүртлээ тий илүү тийм тэнцвэргүй эмоционал тий ингээл сэтгэл хөдлөл өндөр байдаг байна. Тэгээд тийм байдаг болохоор ч тэр одоо нөгөө нэг илүү төгшүүр айцыг мэдрэх нь илүү өндөр. Тэгэл дээрэс нь ганцаарлыг мэдрэх мэдрэмж өндөр. Тэгээд одоо чи тэдэж ш нөгөө нэг өсвөр насныхаа нөгөө нэг хаалгаа ингээл саваал гарчдаг. Тэгэхээр бол уур уцаарынх нь мэдрэмж гэсэн тэр хэмжээгээр өндөр. Ууралж байгаа, гүнгэлж байгаа бол яг нөгөө нэг тултлан тэгж ууралж гомдолдог ч юм уу те. Тиймэрхүү байдаг. Байх нь. Тэгээ чиний хувьд ер нь бол өсвөр наснд их ганцаардаж уурлаж гүнгэлж байв. Миний хол амар уу. Би бүр ингээд зүгээр л найзууд маань ингээд сургалтын давталганд явхад би бүр ингээд ганцаарч шүү дээ. Яагаад хүмүүс би бүсүүлдэ яагаад энэ хүмүүстэй адилхан сонирхолтой байж болохгүй юм бол тооч гэж бодох шүү. Ер нь л амар тийм хитрхи гүн зөвлөж аваад байдаг. Яагаад ч танаа мэдхгүй ингээд шалтгааныг би мэдэхгүй. Би энэ хөнгөө байж болно шүү дээ. Би ганцаараа гэртээ ярьж болно. Тийм хаад яг сургуулиас яг ганцаараа гаруулдаг ингээд уйлах гэдэг юм шиг үзэн жаадаг. Хин нэгэнтэй л хамт ингээд хэрхэлдээл нэг бөөндөө л хамт тэр байж ивэл болох гэдэг. Тэрнээс ганцаараа манцаараа амар муухай санагддаг. Гэтэ энэс нэг идрийн комеди шүү дээ. 22 27 гэдэг шиг. Тийм ер нь бол тэрийг бодсон чинь 25 27 ер нь ухаалаг байдаг. Бүх юм хөгжиж дууссан байт юм байна шүү дээ. Бараг 25 бараг том хүн гэхээ болох юм шүү дээ. Хүүхд гэх юм шүү базаа. 18 хүрээд насны турш хүн байхаа энэ шийдрэх буруу биш үү? 25 болгоё. Харин тийж байгаа. Дахиад нэг хэдэн жил хөвгтний бэлэг авъя. Тэгэхээр ер нь бол яг энд тохиолдсон мэдрэмж сэтгэл тэнгүүд яг өсвөр насны дээрээ энэ мэдрэмж нь хитрхи хүн байдаг учраас одоо эцэгчүүд гэдэг чинь тэгвэл ийм хэм тохиолдчиход байгаа чинь яагаад ингэж байгаа юм гэдэг. Гэхдээ тухайн хүүхдийн хувьд энэ зүйл бол маш том асуудал гэдэг. Дааж гарч чадахгүй юм шиг. Тэгээд эцсийн дүндээ амиа орлох ч юм уу те. Эцсийн дүндээ ганцаардал гэдэг ч юм уу. Тийм сэтгэл готрох ч юм уу. Тийм нөхцөл байдалд өөрийгөө аваачдаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол эцэгчүүд зайлшгүй анхаарч авах хэрэгтэй юм шиг байна. Эцэгчүүд ч гэлтгүй найз нөхдөм ч гэсэн те. Томчууд ингээд өмнө ингээд хэцүү зүйл мэдэрсэн тэрийг дараа дахиад том зүйл мэдэрсэн харьцууллаа л явах те. Тэнгүүлээ хүүхдээ хамгийн анхудаа мэдэрч байгаа хамгийн хэцүү зүйл нь дараа нь энэс илүү хэцүү зүйл энийгээ би даваа гарсан туршлага байхгүй учраас бууж өгдөг баг. Хэвээ би багтаа хэвээ нэр ингэж л явж илаа чи одоо гэл тийм бол асуудал байж болохгүй байх юм. За, хоёр дахь асуудал гэх юм бол өөрийгөө үнэлэхтэй холбоотой асуудал гэдэг. Энэ бол нэлээд өсвөр насныхын донд томоор яригддаг сэдв юм болов гэж бодож байна. Ялангуяа тий одоо нэг гадаад төрх бие махбодын байдал тэрэндээ айгүйх ингэж бусдтай харьцуулдаг. Одоо ялангуяа сошиал амир хөгжсөн. Энд би бинийгаа бусдтай харьцуулах энэ тохиолдол төр чи юу гэж бодож байна? Энэ бол амар яг одоо ингээл яг би ч бас яг 18 таа яг өсвөр насны дээр явж байгаа хөвчтэй. Тэнгүүд ингээд Instagram-ын хөргөө хөвгтүүдийг хараад ингээл рeel хийдэг инфлюенсерийг тавьдаг. Йоо ямар гоё юм бэ надад ч зам штэ. Ямар хөрх юм бэ гэж бодвол өөрийгөө хараад яваа. За гэл амар их тэгж боддоо штэ. Тэгэл би хаач юм бүх юмараа тэгээд гөрөө оголж болвол айгуу соноо цанаасаа л тэгээд идэг. Энд дээр бас тайлбаргүй цанаасаа л тэгээд идэг. Тэгээд нэг бол хитрхийн ингээд үеийнхний гарахаар ээг өрөх гэдэг. Би өстө мундаг, би төвтэй байгаад. Нэг бол бүр аим өөрийгөө үзээ ядаад. Тийм би өстө хог, би өстө шаар. Явал би өстө муу хүн гэж би өстө үзлээ ингээл. Тэгээ тэр нь бүр ингээд аим хүчтэй тусдаг тий. Тэгээ ингээд гээ чи хүүхэн штэ битэтигээ гэсэн чийсэн үгүй. Чи энийг харалтаа гэл. Бүр үг авахаарч амар тэгээд тэгсэн мэдчихэж байна. Аха. Нэг ийм судалгаа байна л да. Нэг юм нийтлэлтэй гарсан 2024 оны судалгаа заяа. Онлайн платформ гэдэг одоо сошиал дээр байгаа тэр харьцуулалтууд нь хүнд стрессийг маш их нэмж өгд юм байна. Тэнгүүд өсвөр наснд бол тэр стрессийг мэдрэх мэдрэмж нь бүр өндөр гэсэн үг. Бүр тийм индикатор шиг бүр маш хүн дээр хүлээж авдаг. Тэнгүүд би бүр энэ ингээ улаанаар татуулсан байгаа. Энэ надад бүр амар сонирхолтой санагдсан заяа. Өсвөр насны хүүхдүүдийн тарих бидний ингээд одоо ингээд тарих нь нийтийн хүлээн зөвшөөрөл. Би гоё юм байна да гэж бодох биш. Чи намайг гоё шүү гэж бодож байгаа. Тэр одоо нийтийн хүлээн зөвшөөрөл нь
аюулгүй байдалтай адилтгаж хүлээн авдаг. Яг нэг юм жинхнээс юм аюулгүй нөхцөл байдалд байгаа. Нэрэл би хүрх юм байна да гэдгийг өөр хүнээс сонсчиж мэдэрдэг гэсэн үг юм шүү дээ. Яг зөв. Тэнгүүд одоо ингээд за шил юм хоёрд бодоод үзэл та тэртээ ингээд те хүн үзэж явах үе гэдэг ч юм уу те. Тэр үед одоо ингээд аюулгүй байдал гэдэг бол аюултай байдал гэдэг бол одоо нөгөө чон ч юм уу эсвэл ямар нэгэн араатай амьтнаас хол байж л бид нэр аюулгүй байна гэж бодож байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр үеийнхэн тарихаар бид нар одоо нөгөө нэг бус нийтийн хүлээн зөвшөөрөл гэдэг зүйл надад эсрэг болоод ирэхээр аюултай байдалд яг тэр нөгөө нэг яг тухайн үеийн аюултай байдлыг мэдэрдэг гэсэн үг. Тийм мэдрэмжийг авдаг гэсэн үг. Тэгэхээр бас амар байгааз тийм ээ. Тэгэхээр энэ мэдрэмж тэгээд ч бас дуусчихгүй. Тэгээд бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг бодол бол нэлээд хүчтэй байдаг гэж үздэг юм байлээ. За тэгэхээр ерөөхдөө бол найз нөхдөд ч юм уу эсвэл краш ч юм уу те хүлээж авахгүй байх юм бол тэтэнд яг нэг юм амьдралын аюул ч юм шиг те маш том аюул занал ирсэн юм шиг мэдрэмжээр төрдөг гэж байгаа байхгүй. Чи ер нь тийм мэдрэмжийг санддаг уу? Ер нь бол тий яг ингээд амар тухгүй хэцүү байдаг шүү дээ. Ингээл төвшөөл өвийн хүн ингэчлээ яана би энэ хүн халагдсан уу гэдэг бодол бол байж идэг. Амар л байж идэг бодол ингээд дотор ингээд амар хэцүү болгодог. Тэг эдрэг ингээд ер нь тайлбарлаж болт юм болов яг ийм мэдрэмж сэтгэлийг. Одоо яаж тайлбарлах гэсэн үг? Нэг онлын үднээс яг сэтгэл зүйднээс ийм болохоор ингэж байгаа шүү. Энийгээ хийж байгаа шүү. Би одоо ийм өвд бид ханиад төрдөн штэ. Хамгийн хэцүү зүйл нь ингээд бие махбод өвдөхөр ханиад ийм ахаар ингээд даарсан болохоор ханиад түрээд энэ угааг ийм имжлэгдэнэ гэдэг штэ. Сэтгэл зүйн эрүүл мэнд ерөөсөө тийм юм байдгүй юм уу? Тэр ямар хэцүү юм гэж яг амар хэцүү. Тэгэл хэлэхэр хүмүүс баашааллаа чи өөрөө өөрийгөө л хангаштай гэхийн тэр нь амар хэцүү. Ерөөсөө ойлгохгүй байдаг нь. Одоо нөгөө нэг яг юу нь бол тэрнтэй адилхан шүү дээ. Бидний сэтгэл зүйд болж байгаа ямар нэгэн зүйл бас нэг шалтгаантай л байгаа тий. Яг тэр яг нөгөө нэг саний чинь нийлдгэр бол тийм зүйл байгаа. Гэхдээ сэтгэл зүйн хангалттай гэдэг бол өөрөө амар тийм асар том зүйл юм байна л да. Зөв нэг ханиалуулаад бол анаа төрчиж юм уу гэдэг бол биш. Яг жинхэнэ суур шалтгаан нь юу гэж болох вэ тий. Энэ хүн яагаад одоо ингэж бодоод байгаа гэдэг суур шалтгаан болгоно бас ингээ өөр байд юм шүү. Тийм учраас одоо нөгөө хүний тархины чинь бараг шийдвэр гаргалтын ч юм уу эсвэл ерөөхдөө бол дийлэх хувийг нь ухамсаргүй байдал эзлээд байгаа байхгүй. Тэгээд тэр ухамсаргүй байдал маань бид нэр ухамсаргүй байдалдаа юу хийсэн байна уу, юу чигсэн байна гэдгээс шалтгаалаад тэр нь буцаад эргэж гарч ирж байгаа учраас яа ингэ тодорхойлох юм бол хэцүү л юм шүү. Гэтэ энэ өсвөр насныхны сэтгэл зүй гэдэг өөрөө ингэ судлагдсан айгу том агуулга учраас тэр хоёлаа судалгаа тэр зүйл дээр нь дөрөөлж ярьж байгаа учраас гэж бодож штэ. За ер нь бол би ч гэсэн яг тийм эс нэг Instagram дүнгэж ингээл ороод дүнгэж нээгээл готраал хэлчихэж байгаа шүү дээ ерөөс ингээл ямар гоё юм бэ гэл. Тэгэл яг нэг илүү ингээд нөгөө том болоод ингээд жоох юмыг бодох үе те. Хүн болгон өөр өөр ингэсэн онцлогтой юм байна. Хүн болгон ингэж өөр өөрийнхөө юм гоё өнгөдөрхөөр давуу талаар гэрэлтдэм байна гэсэн зүйлсийг бас ингэж мэдэрч эхэлж байгаа. Чи би ер нь одоохондоо жоохон ойлгож эхлэв байгаа гэж үгүй. Чиний өсвөр нас одоо хүртэл явагдаад байна уу юу? Жоохон явагдаад байгаа. Одоо нэг жоохон юм тийм би сая л орно хүрсэн шүү дээ. Одоо арай тусаагүй. Тэгээд яг зөв одоо яг ингээд хүмүүс юм байна гэж бодчихж байгаа ч гэсэн яг тэр нөгөө сошиалтай өөрийгөө харьцуулах нийгэм намайг яаж хүлээж авч байгаа гэдэг зүйл бол бодогцоор л байдаг. Би тэгээд энэ мэдрэмж яг дуусахгүй юм шиг санагдаад шүүрнэ. Намайг хүүхдлээ тэр хүмүүс бараг эмгэн болсон ч яанаад орж амар должоо эмгэсдэг гоё яана. Ямар гоё таяг аваа вэ? Би нэг тийм хиймээ шүү тахын сайн мах байсан гэж барыг бодох гэж бодоод шаяа. Гэтэ угаасаа яг тийм гэж байгаа байхгүй юу? Хүн ингээд угаасаа байнгын үргэлжлэн хүн ингээд байнгын бусдад өөрийгөө харьцуулдаг. Өсвөр насны хитрхи их байгаа байхгүй юу? Тэгэд нэг бас нэг судалгаагаар хүмүүс ингээд өөрийгөө ингээд бусдад ерөөхдөө бол харьцуулдаг. Тэр нь дийлэх нь гадаад төрхөн дээр байдаг юм. Дотоод дээр биш. Илүү гадаад төрхөн дээр хүмүүс илүү харьцуулдаг гэж. Харагдаад байгаа болохоор сэтгэлээ гэж. Батгынаас яг хараад шууд ингээл тийм энэ юм биш. Тийм шууд тардим шүү. Энэний хөл нь тэдэн сантиметр, миний хөл тэд тэр нэр яг тэгдгээ. Ягаад ч юм хүүх ямар хүрх юм бэ гэж бодсон ч гэсэн би энэ охин шиг хүрхэн байсан бол гоё ахгүй юу гэдэг бодлоо. Цагаахан хатаархал хүртэл байдаг. Цагаахан хатаархал хүртэл байгаа шүү дээ. Тэр хүн болгоны өөрийнхөө давуу талтай тэр өөрийнхөө давуу талын үнцнийг гоё мэдэрч тэн дээрээ ингээд ажиллаж явах хэрэгтэй юм шиг байна тийм. Тэгэхээс төгс хүн гэж юу нь бол хаач байхгүй. Чи төгс бүр ингээд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй болсон ч гэсэн чамаас илүү нэг юм бас гарч ирж л тараа. Тэр нь зөвхөн чиний сэтгэл зүйтэй холбоотой байгаа байхгүй. Харьцуулт гэдэг зүйл бол. За
энд нэг юм бас нэг судалгаа амар их судалгаа яриад байна. Хүн өөрийнхөө амжилтыг өөртөөгөө шууд холбодог гинэ. Одоо жишээлх юм бол жоох ингэ сулгадаа муу байх юм бол би бүтлгүүгээ шууд ботчдөг. Гэтэ яг үндэ чи амьдралын бусад талбар дээр хэр ингэдэг ерөөсө боддгоо. Сулга муу бол би бүтлгүү. Эндээ би хоол хийж чаддгүй бол би угаасаа муу ихнэр болно гэдэг ч юм уу те. Шууд тийм боддог. Тийм хандлага бас байт юм байна. Тэгэхээр бид нар өөрийнхөө сэтгэл зүг таньж мэдээд энэ бол зүгээр л миний сэтгэл зүйд явагдсан үзэгдэл юм байна. Энэ зүгээр л миний сул тал дээр энэ хүний давуу талыг би л онцолж хараад байгаа юм байна. Энэ хүн ингэдэг гэж штэ. Өөрийнхөө сул талыг бусдаас илүү хардаг. Одоо нөгөө нэг жоохон махлагдуу байх юм бол турхай хүмүүсийг илүү дээр ингэж анзаарч хардаг ч юм уу те. Жоохон ингэж миний хөмсөг ингэж жоохон шинхэн байх юм бол илүү хөмсгтэй хүмүүс ингэж хөмсгийн төгөлж хардаг ч юм уу те. Тийм байдал илэрдэг юм. Тэнгүүд хүн нөгөө шууд харьцуултанд дахиад үсэж байгаа. Бусад хүмүүс би л сул юм байна. Бусад хүмүүс угаасаа л гоё юм биш те. Гэтэ яг үндэ нүд нөгөө нэг өөртөө байхгүй юм аа ингэж хайж хагаад явлаад байгаа байхгүй юу? Нүд нь хүртэлтэй тийм яханы зүрээс. Харин тийм намнаа ер нь өсвөр наснда юунд хамгийн юу байв? Өөрийгөө голж шилдэг байв уу? Тэр яаж илэрдэг вэ? Гэчиг. Тэгээс нөө. Нөгөө яг бүх бүрийн хэлхэлтэй зав. Би яг намайг ингээд яг Монголд ирээд би нэг хувийн сургууль үзсэн байхгүй юу? Нэр нь хэлэхгүй аач гэх бодлоод ботохоо. Тэр сургууль ингээд өнгөж оруулаад ирсэн чи хоол мал идсэн чи манай дэтлээ ингээ ах ирсний чи ямар бүрийн хэлхэлтэй яг бөмбөг барна бүх толгоорч барыг цаг суглал болох юм шүү гэж хэлдэг байхгүй юу? Тэгэл би шууд ёо гэж бодоо. Тэгэл тэрнээс хойш ингээл хүмүүсийн толгойн хэлбэрийг амар хараад шууд мэддэг болсон. Одоо юм байна да манаас хийсэн ингээ тэгэл тэгээ янз бүрийн цогтөггүй тэгээ шил зөдөг болсон сош нөгөө нэг амар том газартай том бүрийн нүрт болохоор шил цогтөггүй амар голдог. Тэгээ малгай цогтгоо таардгүй тэгэл ер нь амар хэцүү байдаг. Тийм болоо тэрэндээ амар жомтдаг. Тэгэл шил мэл авахд бол би бараг шил авахын тулд бараг хэдэн өдөр хайж майж бүх бараг Монголын Улаанбаатартайгаа бүх шилэн дэлгүүр орж иж арам үзчихэж авдаг. Амар хэцүү байдаг. Тэгээ тийм болохоор амар хэцүү мэдрэмж төрж байсан. Тэр үедээ тэгэлөө. Одоо толгойн хэлбэрүүд өөрчлөх цаашаа. Тэгээ би хэдэд бодсон. Хацраараа турвал явах бол ингээд энэ шанааны хаам юу мө гөрөмжүүлэх үү? Хөөдөлгөө бариадалгаа мөнгөтэй бол дараа орж ирч чи дараагийн сизон дээр гээд нөр тэгэж юмрхан бодсон. Тэгэхээр бас нэлээ одоо тэр хүний хэлсэн үг чамд амар нөлөөлсөн ба шүү дээ. Тэгээл ер нь амар яг тэр илүү дуу янз бүр юм боддог юм нөгөө нэг бүтээгдэхүүн хэрэглэх үедээ ч юм уу те яг хэрэгтэй мах үедээ бүдүүн байлаа гэж одоо ингээл гиз мэд топ моб юмсгөр ингээл мах гиз гарч марвал өө би тарган байгаа штэ. Ингээл тиймэрхүү мэд хэрэглээс бүр яасан амар их мэдэрдэг. Толон тараал ёо би юм харагдчих. Энэ хүн зөвхөн надад зөхгүй ингээл. Яа зөв. Одоо би бас яг тэгжсэн байхгүй юу? Би ингээд өөрийнхөө нэг султлыг ерөөсөө нэг анзаардаггүй байсан. Тэгсэн чинь би яг тэгж бодохгүй. Тэрнээс өмнө би энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм санагдаад байгаа. Угаасаа бодож байгаагүй. Тэгээд нэг хүн надад тэгээ ерөнхийдөө бол би яг тэгж бодсон юм. Хүмүүс ч гэлтгүй ер нь хүүхдүүд ер нь хүмүүс ингээд би бинийгаа ингээд юм бодохгүйгээр ер нь жоохон шүмжлэх гэдэг хандлагатай юм байна да. Тэ? Энэ хүн ингээд хэлчих юм бол гэсэн юм баг боддгүйгээр шууд ингээд хэлцдэг. Тэнгүүд юм бодохгүйгээр хэлсэн үг нь бусдын сэтгэл санаад маш хүчтэй нөлөөлөөд тэгээ сүултээ ямаа орлох. Дээрээс нь өөртөө бүр ингээ маш ихтгэлгүй болох, өөрийнхөө үнцнийг мэдрэхээ болох, цаашдаа гаргаж байгаа шийдвэрүүд нь ч гэсэн нэг юм уналтанд орчт юм санагцсан. Надад яг тэр хүн ингээл чи тийм биш дээ гэж хэлжсэн. Яг тэрнээс хойш би ерөөсөө баг өдөр болгон тийм нэг асуудал ингээ байнга бодвол тэрний яаж харагдж байгаа энэ ингэж байгаа болов гэд. Тэгэхээр бид нар бас бусдад хандж байгаа үгэндээ нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй юм шиг. Ялангуяа ойр дотныхын хүмүүс найз нөхд нь одоо өсвөр насныхаа найздаа тий хэлж байгаа үгэндээ бас нэлээд боломжтой хандах хэрэгтэй юм байна гэж бодож байсан. Тийм. Ер нь л тийм. Дандаа л ингээд үгнээс болоод нэр амар хэдэг. Үгч нэр амар хэцүү штий. Яг зарим охтууд байдаг л та хүмүүс охтууд хүмүүс өө би шудраг байна. Йоо би харин гэдгийг чи ингээд нь тэгээд их амар ширүүн мохоо гэлдэж штий. Тэсэнд би өстө шудраг би өстө мундаг гэдэг. Тэр бол амар тэргээ гахуулж нэгдэг тийм шууд хэлждэг шүү дээ. Тий шууд тэгж хэлж мэлээ тэгэл үүнийг гомдоол тийм биш дээ гэдэг. Тийм тэнгүүтээ өөрөө ингээд алдаа гаргаад янз бүр болохоор хүмүүсийн шүмжлэг хүлээж авдаггүй нэг хүмүүсийн шүмжлэг хүмүүс надаас амар муухай санагдж байгаа сүүлийн үед дөрөв нэг тийм хүмүүс амар муухай юм дээ. Өөрөө амар ингээд хүмүүсийг илтгэв янзаар хэлнэ. Тэгэл өөрөө хүмүүс өө чи ингээд гэж шаардлага тавахаар тэр ингэж авдаггүй. Тэгээ ер нь хүүхдүүд жоохон үгэн дээр л амар нэгнийгаа ялангуяа яж хатны сэтгэл зүйн амин зүг байгаа шүү дээ. Илтгэв ан үг хэлэнгүүлт өө чи батхтай байна эсвэл чи юм байна гэж хэлчихэр тэрийг чинь бодвол надад зүгээр байгаа юм шиг таавараа бодвол надад зүгээр байгаа юм шиг л шүү дээ.
юм уу тийм. Тэгэхээр бидний ер нь бол за яг ингээд шууд өсвөр насны угаасаа л бие махбод сэтгэл санаа тгийж явж байгаа юм чи бити өөрийгөө хүнтэй харьцуул гэдэг ч юм уу тгийж хэлэх бол хэцүү баг. Гэхдээ яг зүгээр л дотроо бодож явах хэрэгтэй зүйл чинь би онцгой хүн шүү гэдэг зүйлийг л өөрийгөө бусдтай биш яг өөртөө л харьцуулах дээр бид нар ер нь тийм ч гэсэн бодлыг ч гэсэн ер нь л өөртөө ингэ суулгаж явах хэрэгтэй юм шиг байна тийм. За харилцааны асуудал гэж байгаа. Эцэг эхтэйгээ, найз нөхөдтэйгөө, хайр дурлалын асуудал гэл те. Маш олон бид нар ингээл төрөөл харилцаанд орж байгаа. Энэ харилцааны талаар ялангуяа өсвөр наснд хэрхэн яаж явагддаг? Чиний яаж явж исэн? Яг хөө тэгээд би бол амар нээлттэй ярьцдаг ямар ч харилцаа байсан ингээ нөгөө нэг ойлгомжгүй байхаас илүү газ яриад ингэсэн шүү гэжүүл надад амар санагддаг байхгүй юу? Тэнгүүд хүмүүст болохоор тэр маань ингээ хитрхийн нээлттэй хитрхийн ингээд ойлголт чиг гэхээр амар хас харилцаанд талаа ингээд ёо чи ингээл амар хямдхан санагдахгүй байна мэн нэг манай ингээ намайг тэгжсэн. Тэгэхээр би ингээд тэр банд одоо харьцаж байгаа гомдоо ч юм уу ууралж өө би чамд тэгсэн шүү дээ ингэсэн шүү дээ гэлэнгүүд аанд намайг үслэг хэлж байгаа байхгүй. Тэнгүүдгүй эрэгтэн хүнстаа нэрээ бараг тааж олж мэдэх хэрэгтэй гэл зоож байгаа. Тэр бол амар сүнс нэгдгөө. Тэгэхээр зөв шууд яриа л те. Дургуж үргэдэг л чи яагаад ингэ байгаа юм бэ гэд найз жоо хайрч ээж авч өө ээж ингэсэн ингэ шууд хилээд үзүүл хэлэхгүй бол ингэ мэдхгүй шүү дээ таахгүй. Яг яагаад байгааг чи мэдэхгүй учраас зүгээр л хэлмээргүй л биччих чатаар. Ингэсэн сонирн байна уу мэдгүй гэл. Яагаад сонирн байгаа мэдгүй зүгээр л чамайг харахаар уур хүрээд байна ч юм уу. Тэнгүүт тэгэл очиж цугаа болохгүй. Бид нар өсвөр насны дээр илүү нөгөө нэг ингээд найз нөхдөд харилцаа илүү чухалчилдаг те. Эцэг эхтэйгээ ч гэсэн ингээд жоохон харилцаагаа холдуулаад илүү найз нөхдөд харилцааг чухалчлах гад байдаг нь одоо нөгөө нэг энэ хүмүүс намайг надтай илүү ойлгох, эцэгчүүд намайг ойлгохгүй гэсэн бас нэг хандлагатай байд юм шиг байна. Тэгээ энэ жоохгүй 2005 онд хийсэн судалгаагаар нэг юм 600 гаруй өсвөр насны хүүхдтэр нэг юм судалгаа явуулсан байна. Тэнгүүд депресс, айдас тэ энэ зүйлс нь одоо ингээд хоёул өсвөр насны хойлоо ихэд би биний дамжих магадлал гэдэг. Халтарлаа. Яг зөв. Одоо яа нэг нь ингээд айцсан төвшүүртэй бангууд тэрийг ярангууд нөгөө хүүхднээс айгаад төвшин. Ер нь бол тийм. Одоо нөгөө нэг тэр шинж тэмдгүүд нь хоорондоо ингээд нэг дамжих магадлалтай. Одоо шилхэн бол чи өөрийгөө голлол байдаг найзлаа гэж бодъё л та. Тэнгүүд би бас өөрийгөө голж эхэлдэг ч юм уу те ингээд нэг шинж тэмдгүүд ингээд хоорондоо ингээд дамждаг магадлал. Алхны дэрх тахгүй шаардлагатай. Тэгэхээр бид нар яг ингээд нөгөө нэг найз нөхдөдтэйгоо байгаа харилцаан дээр бас жоохон анхаарах хэрэгтэй л гэж хэлгээд байгаа. Би зөв хүрээлээ сонгох. Тийм зөв хүрээлээ сонгох. Бас дээрэс нь ер нь бол тий зөв хүрээлээ. Тэгээ яг ингээд нөлөөлөхгүй гэж бодоод амар сэтгэлзгүй би юусэн энийг дагаад би юм болно гэж байдаг. Ингээл хүүхдээ амт тэнгүүд яг сэтгэл зүй гэдэг зүйл чинь нөгөө яг ингээд удаан дамжраа чамааг өөрөө ч мэдээгүй байхад өөрчлөгдсөн байдаг зүйл учраас энэ дээр айгүй бодолтой байх хэрэгтэй хон шүү за. Тийм яг нөгөө веб татдаг шүү дээ тий. Тэр тэгж мэй гэж маягаар ч юм уу тий. Яг тэрнтэй адилхан халдварлаа гэсэн үг. Сэтгэл зүй асуудал. Тэгэхээр хүн ер нь бол ямар нэгэн зүйлд итгэлтэй байх нь түүнийг үнэн амжилтанд хүчтэй нөлөөлдөг гэж байна. Өөртөө болоод харилцаандаа итгэлтэй найздаа ч гэсэн итгэлтэй тэр хүн ч гэсэн ингээ хоорондоо бие биенээ ойлголцдог байх юм бол тэр нь ингээд амжилттай сайхан харилцаанд нөлөөлдөг байх нь. Хоёлаа хайр дурлалын талаар нэг жоох ярил яаж байна. Өсвөр насныхны. Юу ярих вэ? Хэдөө муусан өсвөр насны. Өсвөр насны дээр яг салалт гэдэг зүйлийг мэдэрсэн үү? Амар мэдэрсэн шүү дээ. Би яг сайн мэдэрч дөнгөж дуусаалаа. Тийм шүү дээ. Тэр хэр хүчтэй мэдрэгдсэн. Амар байсан. Би бүтэн жил ямарсан. Бүтэн жил гаруй ингээд бартаж чадахгүй амар хэцүү байсны үр дүн. Тэгээд дундуур нь ингээд өөрөөс дуруулах гад хажуугаар нөөр хүнтэй олзараад тийм байгаа тийм. Тийм тэгээ ер нь тэгээ сүүлд гинт ингээл амар мэдэрдэг байсан. Би нэг юм болгосон. Би тухайн үед тэр хүнд хайртай байсан. Гэтэ тухайн үеийн тэр хүнд хайртай байсан. Би тэр нөхцөл байдал тэр цаг үедээ л нэгэндээ хайртай байсан. Одоо ингээд би өөр болсон. Тэр хүн өөр болсон. Одоо цаг үе өөр болсон. Одоо ингээд хайртай биш юм байна. Тийм учраас харамсаа шаналаад авах шаардлага байхгүй юм байна. Угсаал гоё байж байсан, хайртай байсан. Тэгээд асуудал гараад тэрийгээ шийдэж чадахгүй салсан. Окей. Тэгээ сүүлд яг тэгж дүгнээл тэрнээс хойш яриагааг болсон. Тэгэл өөрийгөө ингээд бодуулахгүй амар бодоод шаналаад төсөхгүй. Тэгээд бүр зүүдлэлтэй гэсэн. Тэгэл яг мартангуут зүүдлэгдээл амар буцаж
гунагаал байж байгаа л одоо ингээд тиймэрхүү юм уу ингээл би тэгсэн байна да гэж бодоод дүгнэлт хийгээд ирэхээр зүудлэгтгэж бэлчээлээ, бодогдгооч бэлчээлээ. Тэгэл одоо айгуу дэвтгүү байгаа. Тэр мэдрэмжийг бол давсан байна шүү дээ. Тийм яг давсан. Тэгээд амар хэцүүсэн. Тавхад бол яг ингээл тоон үед бүр яг ингээд өнгөд цалаал сургуулийн коридорт үлж захтаа бол амар л хэцүү байсан. Би бүр ингээд за илчхүү гэж бодоод зүгээр л ингээд амар хэцүү. Би ингээд яа тэг миний зүгээс хийж чадах ямар ч зүйл авах штий. Тохоо үедээ хийж болох бүхий л зүйлээ би тэг нэг л юмрт амсан ингээд сасныхаа дараа ингээд зөндөө л үйлс хийсэн байхгүй юу. Тэгээд яг одоо ингээд бодохоор би хийж болох бүхий л зүйлээ хийсэн. Одоо надад харамсах байхгүй штий. Тэр хүнийг ингээд буцаад нийлээсээ, буцаад хайртай байгаасаа гэж бүтэн жил хайрлаад ч юм уу ингээд хүлээсэн. Тэгэл өөрийнхөө өнцгөөс бол яг хийж болох бүх зүйлээ хийгээд яасан болохоор одоо ингээд байснаа бодохоор харамсах зүйл байгаа. Тэгээ би чадах бүхний хийсэн. Тэгээд тэгэлэр харилцаа бүтээгүй. Миний зүгээс бүтэхгүй бол тэгээд би бүх 100% бүх чадах зүйлээ хийсэн болохоор тэр зүйл дуусах учраас тэгээд ер нь л дэжүү болцсон. Одоо ингээ хэцүү гэдэг нь яг ямар мэдрэмж төрч нэг гэсэн үг. Яг үгээр илэрхийлж мэдгүй зүгээр л ингээд харахад хүртэл амар ингээд гонигтай инээж байгааг нь харж байгаа хэрнээ өөр хүн хажууд нь байхаар энэ хүн өөр хүн таамтай энэ гэж гониглаа. Тэгсэр нэг ганцаараа байхыг хараад энэ хүн ганцаараа энэ гэж амар санаа болоод тэгээд байхыг хараад энэ гэж олуулаа. Тий. Ямар цаг үеэсэн ингээд бас ингээд өөрөө гутрахын хажуугаар тэр хүн ямар байгаа л та гэж амар их бодож гутарсан. Тэгэл би амар гутрахаа тэр хүн амар жаргалтай хангууд би амар энэ хүний тийм л амархан хүн байсан юм байна. Тэр хүн намайг аль хэдийн мартаад айгүй дэжгүй болсон байхад би ганцаараа юм байгаа нь магадгүй би тэр хүн хайртай байсан юм байна. Тэр хүн надад хайргүй байсан юм байна да шийдж бодсон. Сүултээ эсвэл энэ хүн ингэ жаргалтай байгаа нэг бодлоо миний хайрлаж байгаа зүйл шүү дээ. Би тэр хүний жаргалтай байгаасаа гэж хүсэж байна гэл амар их юм бодсон. Бүр ингээл өдөрт бараг хэдэн зуун удаа боддог. Зүгээр л бодогддог. Зүгээр харах болгондоо өөх дулаав цөмсгүй яасан юм бол тоо хоолоо хийцэн болов дарж байгаа болов ядарч байгаа болов гэл жижиг сажиг өмнө хүртэл ингээл бодоол тэр ярихгүй шүү дээ тэр хүнтэй дахиж хоол бүртгэхгүй байгаа зэрэг нэл ингээл ядчихад нэг ингээ ёо амар хэцүү өдөр болго харна тэгэл яг ингээд урд судаг яг миний ингээд яг ингээл харахаар нүд харагддаг урд тэгэл энгийн хэрнээ одоо тэр чинь ингээд хайр гэдэг зүйл байгаа шүү дээ хамгийн анх мэдэрсэн ээж аав нь те гэр бүлийн хайр найзын хайраас шал өөр тэр хүн зүгээр л ингээд битээр нэгнийгээ сонгоод нэгэн хайрлаар басан байхад ингээд хамт тоогош надаас явж исэн хүн гинт байхгүй болцохоор айгу сонирхолтой тийм үлээ. Одоо тэгвэл за салт гэдэг нэг юм өсвөр насны ингэж мэдрэгддэг байх нь гэж шүү дээ. Тэгмүүд одоо бас ингээд дурлал гэдэг зүйл бас ингээд амар гүн мэдрэмж байгаа байхгүй юу? Би ихтэй дурлал үзэг баха. Яаж мэдчихэж байгаа? Мэдгүй би яг дурлал би ихтэй яг ингээ ойлгож дурлал хэрэг яадаг юм бол гээд яг далчтай болсон юм шиг аа. Мэдгүй би яг шууд тэр хүүхдтэйг дурлаад ингээд артаас нь гүйж мөгөхгүй би зүгээр дэлж байгаа байхгүй зүгээр л очиод чи надад өөр хүмүүс гэж үгүй гээд яагаад чи надад өөртөө ингээл чи надад өрцгээ гэж яаж явж ийсэн аа нэг мэдсэн чинь тэгэл хамт явсаар агаад тэгэл нэг мэдчих бүр үеж үргэжсэн байхгүй мэдрэмж нь байгаа учраас шаналлан зовлон байгаад байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхээр бол өсвөр насныхны тэр мэдрэмжийг бид нар ингээд эцэг эхчүүдтэй ингээд чи жоохон бахта хүндээ өргөж болохгүй гэдэг ч юм уу тэр мэдрэмжийг ингээд дараад авах тусам улам оргилдог. Тийм. Ер нь бол ингээд тэр мэдрэмж гэдэг чинь зүйл чинь өсвөр насны цаанаасаа гарч ирж байгаа мэдрэмж байгаа байхгүй. Тэнгүүд энийг дарж ийна гэдэг нь өөрөө одоо шууд нэг байгалийн хуйлтай гэдэг ч юм уу те эсвэл яг нэг байх хэвээр зүйлийг шууд ингээд дарж байгаа тийм ерөөс ялгаа байхгүй гэдэг. Тийм учраас манай эцэг эхчүүд ч гэсэн охиныхоо хүүгийнхаа энэ мэдрэмж сэтгэлдээ ер нь бол байнга ярилцж явах хэрэгтэй юм шиг байна. За, үнэт зүйл болон зорилгын талаарх асуудал гэж байгаа юм л да. Ер нь намна хамгийн анх хизээ би хинбэтэй очирсан бэ? Би хинбэтэй юм. Йоо, мэдгүй би өөрийгөө амар мэддэг гэж боддог байсахгүй. Тэгсэн чинь яг сүүлд. Одоо ингээл яг 12 төгсөх болоод ээж мэж гэлгэж байгаа шүү дээ. Яг тийх цаг үед ингээд бүх юм хайцсан байсан. Бүтэн жил. Тэгэл гинт ээж гэсэн чинь үгүй яана би юу ч бэлдээвч. Би өөр ямар хүн болох юм бол гэд. Тэгээд одоо л ингээд өөртөө бол ингээд би ийм юм сонгоно, би ингэн тэгнэ гэдэг биш. Намайг тэр зүйл, намайг тэр сургууль авах болов уу? Би тэр сургуулийн тэмцэх хэмжээний оюутан байж чадах уу? Энэ мэргэжлийг сонглоо гэхэд энэ мэргэжил намайг болохгүй, энэ мэргэжлийн компани, энэ одоо ажлын байр намайг болохгүй ах уу гэдэг зүйлүүд бол бодож байгаа. Тэрнээс өмнө 9 дугаар ангид бол өөртөө үнэ итгэлтэй те өөрийгөө за би ийм юм хийдэг, би ийм хүн юм байна.
би ингээл амар идэвхтэй амар сайн хүүхд гэж боддог байсан. Тэгээ сүүл рүүгээ том болох тусам ингээд яг зөвхөн өөр дөрөө биш яг нийгэмдээ тулгуурлаж бодоод эхэлсэн. Сэтгэл судлалын энэ Эрик Эриксон гэдэг нэг сэтгэл зүйч нь яг энэ хүний онлоор өсвөр наснд ерөөхдөө бол өөрийгөө олох чухал үе байдаг гэсэн маа. Ер нь бол энэ хэрэгцээ маш өндөр байдаг. Тэгээ би бас тэгж бодож байгаа байхгүй яа дөнгөж өсвөр нас эхлээл нэг 12 13 тайхад би юу нэг юм бол би яагаад төрсөн юм болвол би яагаад төрсөн юм бол би юу нэг юу их хэвтэй юм болвол гэл те амар боддог байсан шүү дээ. Би яа энэ ертөнцийн төвч юм шиг те. Энэ хүмүүс намайг тойрж иргээд байгаа ч шиг би яа ингээд ганцаараа төрсөн энэ хүмүүс надад үйлчилж байгаа юм шиг. Тийм мэдрэмжүүд ер нь бол айгүй их төрдөг байсан. Тэгэл ингээл өсвөр нас ингээл яваал тэгэл ингээл явж явах үед би чи ерөөсөө энэ ертөнцийн өчүүхэн нэг хэсэг л юм байна шүү дээ. Гэхдээ өчүүхэн нэг хэсэг байсан ч гэсэн яг над шиг хүн дахиж олдохгүй учраас би өөрөө үнцэнтэй юм байна да. Гэсэн мэдрэмжийг аяг төрүүлж байгаа байхгүй. Тэгээд яг энэ бол бүр хамгийн чухал юм санагцсан. Бидний өсвөр наснда л яг би хэмээн гэдгээ маш их тодорхойлж эхэлдэг юм шиг байна. Ирээдүйд юу их вэ? Би ер нь сурлага спорт. Тэгээд энэ мэдрэмж ингээд хитрхийх хүн дараад ирэнгүүт хүн нөгөө нэг буцаад нөгөө мэдрэмж гараад ирдэг. Би хинч биш юм байна. Би угаасаа муу юм байна гэд өөрийгөө харьцуулаад эхэлчихдэг юм шиг байна. Тэгэхээр энэ дээр манай октод ч гэсэн өөрсдөө илүүтэйгээр буруутгалгүйгээр амьдрах хэрэгтэй юм шиг байна, тийм. За, хамгийн сүүлчийнх нь эрсдэлт зан үйл гэж байна. Эрсдэл зан үйл. Зан үйл гэхээр тул минь гэж юм. Одоо нөгөө нэг өсвөр наснд чинь илүү нөгөө нэг ингээд сэтгэл хөдлөлөөр ингэ шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэнгүүд илүү юм эрсдэлтэй адал явлал эрэлхийлсэн тиймэрхүү зүйлсийг илүү их ингээд ирж хайж яадаг гэж байгаа байхгүй юу? Архиталт ч юм уу эсвэл тамхи татах, мас урах, бильярдцаа, төмгийн байдал, цахим орчинд хүнийг одоо дарамтлах иймэрхүү нөхцөл байдлууд гарч эхэлдэг. Тэгээ энийг бас дахиад нөгөө хамгийн ихэнд ярьсан сэтгэл хөдлөлийн тарих маань шийдвэр гаргах тарихнаас төрүүлж хөгжиж байгаа бас та ингэ холбож тайлбарласан байна. За тэнгууд өсвөр насны ингээд хөөрлийн ингээд байдал ингээд их давмгай байгаад ирэнгүүт эрсдэл зан үйл хийх мэдрэмж нь өндөр болоод тэгээ нөгөө нэг муу байж болохгүй штэ эсвэл эндээс ямар нэгэн эрсдэл гарна штэ гэдэг тэрийг бодох ухамсарлаж арай амжаагүй арай хараахан бүрэн өгчөөгөө байдаг. Тэгээ үүнээс болоод ерөнхийдөө бол ийм зүйлсийг илүү тэгэр сониучрахдаг. Нөгөө би ч юм сайн хэлжсэн штэ нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд бие биентэй илүү ойр байдаг. Эцэг их нөгөө нэг наа чин болохгүй наа чин буруу гэдгийг хэлдэг учраас нөгөө бие биентэйгээ хамт ойр байхаар чиний мэдрэмж зан үйл надад нөлөөлөөд тэгээд хамтдаа ингээд тиймэрхүү үйлдэл явах гаргадаг гэж байгаа байхгүй. Эндээ амин нөлөөлт юм байна тийм. Өсвөр наснаа нэгэндээ амирх нөлөөлдөг. За тэгээд 15,000 заяа. 15,000 өсвөр насны хүүхдүүдээр хийсэн судалгаагаар одоо ингээд өөрийгөө хэн чадахгүй байгаа. Тэгээд дээрээс нь сэтгэл хөдлөлт автоматгай хүүхдүүд ерөөхдөө бол эрсдэл зан үйл төртгөн өндөр байдаг. Дэрсийгээ дурласнасаа болоод найзаа түлхчихдэг ч юм уу тий. Жаахан ингээд бие бинийгаа харьцуулснаасаа болоод сошиал дээр нэгнийгаа жоохон бүлийддэг ч юм уу тий. Тиймэрхүү нөхцөл байдалд байдаг байна. Тэрээгаа тэгээд яг буруу гэдэг нь мэдэхгүй хийдэг болов уу эсвэл мэдээд хийдэг болов уу? Та юу гэж бодож байна? Янз бүр. Гэтэ их хвчлэн ер нь бол буруу гэдгийг нэг мэддэггүй юм шиг байна. За одоо л яг тэр хүний хувьд зөв зүйл байгаа байхгүй. Ягаад гэх юм бол тэр дотооддоо маш юм хэцүү зүйлийг мэдрээд байгаа учраас тэрийг гаргаж байгаа үйлдэл нараа өөрөөр л илрээд байна гэсэн жоохон түнгийн байдлаар илрээд байна гэж ойлгох нь. Тэгэхээр бид нар яг энэ нөхцөл дээр бол яг эцэг эхчүүд өсвөр насныхаа хүүхдүүдтэй маш сайн ярилцах хэрэгтэй юм шиг байна. Найзууд ч гэсэн хоорондоо маш сайн ярилцаж явах хэрэгтэй гэж. Тэгэхээр ер нь бол яг саяны зүйлсүүд бол өсвөр наснд хамгийн их тохиолддог. Ер нь бол өсвөр насны хүүхдийн тарих яаж хөгждөг гэсэн зүйлсийг судалгаагаар ингэж ерөнхийдөө бол үтсэн байгаа. Тэгэхээр сая хэлсэнчлэн энэ наснд бол хүүхэд өөрийгөө таних энэ процесс хамгийн ихээр явагдчихэдэг. Тэгээ би яг хин юм бол би яагаад төрсөн юм бол гэд энэ үе дээр энэ эцэг эхчүүд энэ дээр нь дарамтлалгүйгээр, харьцуулалгүйгээр, илүү стресс нэмэлгүйгээр охиноо хүүгээ зүгээр л ойлгох тал дээр л бид нар хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Үнэ. Тэр нөө харьцуулалт бол ээж авнаар яалцч хүн ингээд ангийнх нь хүүхдээ ч юм уу эсвэл найзынхаа охин мохонтэй хүүхдүүдтэй амар харьцуулдаг тий. Ээжийн найзын хүүхдээс илүү амьдралыг амьдрал болчихгоо тань гэж ингээд ер нь бол харьцуулалт бүр дандаа л явагдах юм тий. Бүр ингээд ах дүүнэрийн хүртэл хооронд нь харьцуулах чинь хашгэ бай, хичгэ бай гэх. Ерөөсө хувь хүн ганц хүн гэдэг дээр нь ерөөсө биш. Тэнгүүл яг за би бас дутуу юм байна гэд. За жоохон сэтгэлээр унчих юм бол би дутуу юм байна гэж зарим нь харин зөвөр
нэг шартайнууд нь илүү хичээдэг ч юм уу те. Эсвэл зарим хүүхдүүд энэ надтай харьцуулаад байгаа энэ хүүхдэл байхгүй болчихвол гэд боддог ч юм уу те. Кинон дээр ялгаатай тэгж хардаг шүү дээ. Тэгэхээр яг энэ нэг эдрэтэ энэ үеийг л давхад нэг эцэг эхчүүд хажууд нь ингээл хөтөлцөөл хамтдаа алхачих л өстэй тийм шүү аа. Тэгэхгүй болвол за ингээд нэг хэсгийг ганцаараа даван тулна те би даваа ганцаараа тулсан гэдэг зүйл чинь бол хоцрогдсон байгаа тань л та. Одоо ингээд төсвөр насны хүүхдүүд ийм имзэг тэгээд сошиал цаг үе амар өөрчлөхгүй. Тэгээ цаг үе дагаад орчин нөхцөл сайжрах тусам хүмүүсийн менталити буюу сэтгэл зүй, эрүүл мэнд, бие хаана бүгдээрээ ингээд жоохон дорой болж байгаа юм уу? Яг өмнөх үеийг бодгоо те хатууж натуулна гэсэн. Гэтэ яг бас шууд дорой болж байгаа. За тийм ээ тийм. Тэр арай жоохон болохгүй. Гэтэ мэдлэг нь илүү тэлж байгаа. Тийм яг мэдрэмж нь яг илүү мэдлэгтэй болоод илүү ингээд өөрсөн дээр анхаардаг болж байгаа. Одоо манай аав ээж эмород байгаагаа мэддэггүй ч гэсэн. Эмордгүй л гэсэн баг. Гэтэл тэрийг мэдхгүй одоо л бидрийг эморлоо сэтгэлээр унлаа гэж байгаа. Тэр үед нэрээ сэтгэл готроо сэтгцийн өвчин галзуу малзуул гэж байснаас сэтгэл гутраал те сэтгэлийн хямрал гэдэг зүйлүүд бол байгаагүй баг. Том яа тийм ярьдаггүй л байсан баг. Одоо л харцсангүй бүр нээлттэй хүн болгон те. Тэгэл жоохон ямарнгууд өө би сэтгэл готралтай гэр. Бас тэгж ярьж байгаа нь бас буруу болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөдөө бол бид хоёр сэтгэл зүйн өсвөр насныхны сэтгэл зүй саяны дараах 5 зүйлсэд ингээд авч үзээд та хэдэд маань ийм зүйл угаасаа тохиолдноо. Чи одоо ингээд чам тохиолдож байгаа зүйлсийг те хитрхи ингээд хүн дээр өөрөөсөө холдуулаад ганцхан надад тулгарч байгаа зүйл гэж юусоо бодохгүйгээр миний тарих эсвэл миний магадгүй сэтгэл зүй миний магадгүй бие махбод ингэж ажиллаж байгаа. Би харин энэтэй яаж хэрхэн тасан зохицож болох вэ? Энийг би яаж гэр бүл найз нөхдөсөө тусламж дэмжлэг авч болох вэ гэдэг өнцөг дээр л илүү анхаарах хэрэгтэй. Яг үнэ. Яг зөв. Тэр нь бол бие махбод сэтгэл санаа гэдэг хоёр зүйл чинь хоёулаа зохицлоогоод хүнийг бүтээгээд байгаа болчиход байгаа шүү дээ. Бие махбод биш хамтдаа ингэж нийлээд чи яг хин бэ гэдэг чинь тодорхойлоод байгаа учраас бид нар сэтгэл зүгээ ойлгож чаддаг. Мөн дээрээс нь бие махбодоо ч гэсэн энтиг ингэ уялдуулж чаддаг. Тийм зүйлд манай өсвөр насных маань суралцаарэ. Тэгэхээр чи бол одоогийн байгаа чи бол чамд хангалттай. Чи бол хамгийн цорын ганц үнцэнтэй хүн шүү гэдгийг өөртөө байнгын хэлж байгаа юм. Ер нь бол ганцхан амьдрал чиний амьдрал энэ нэгнтэй харьцуулаад тэгж үрэх бол хэцүү үлдээ. Нөө ийм үг гэдэг шүү дээ. Бусад хүмүүс намайг юу гэж бодох вэ гэж битгий санаа зов. Бусад хүмүүс ч гэсэн бусад хүмүүс намайг юу гэж бодох вэ гэж бодоод завгүй байгаа гэдэг шиг. Нэр наад ч үнэ шүү. Тэгээд энэтэй холбоотой ч гэсэн манайхан нэгэндээ би тийм би станерын имзэг эмчин гэж байгаа байдал дээр нэмээ те. Бусад хүмүүс ч гэсэн яг тийм учраас тэр муухай байдлыг бусдад халдаахгүй байх дээр. Өөртөө хүсдэг сайн сайхнаа бусдад ч гэсэн хүсэж агаарэ. Өөрийгөө тухтай таатай байлгая гэж боддог бол бусдад ч гэсэн тийм байлгаарэ. Тэгж боддог бол манай нийгэм эрцэнгүү тийм гоё болно доо. Тэгээ бас эцэгчтэйгээ ярилцсан сэтгэл зүйчтэй бас очдог байх гоё те. Тийм ер нь бол одоо харьцангуй ихтэй гайг болсон мөлий те. Аль болох ээж анаар ингээ хүүхдүүдэд ойлгохгүй бол за буруухгүй сэтгэл зүйчтэй очие ярилцъя эмчлүүлээ юу болоо те. Тийм манай багш нараас сүүлийн үед нөгөө нэг ангийн багш нар айгүй тийм бас хувийн сэтгэл зүйч өгсөн бэлээ. Ингээд нэг тийм хөтөлбөртэй мэл ч тий. Одоо ингээл манай анги тийм юмсэн чинь манай нөгөө анги доотлын ангинд бас тийм ингээд багш нар нь нэгээр дуудаж уулзаж юм ярьдаг. Ингээ ямар асуудал вэ? Өөр дэж нээж ээж авдаа хэлж чадахгүй зүйл багштай л багшд ингээд хадгалж өг юм уу юм. Тэгэл тэр нь бол амар хөргөн санагцаа. За тэгэхээр сэтгэл зүгээ эрүүл байлгах гэх юм бол зөв зохистой байдлаар гадагшлуулах хэрэгтэй байх нь. Тэгээ сая хамгийн ихэнд дурдсан судалгааны үр дүн хэдүүлээ харах юм бол чиний бие махбод гэхээсээ илүүтэйгээр сэтгэл санаа чинь чамайг бүхэлд хүргэж бас болохоор байгаа. Тийм учраас бие биенээ ойлгож бие биенээ хайрладаг байгаарэ. Өөрийгөө хайрлаарэ. За, баяртай. Баяртай.